Woody гэдэг дүр нь өөрөө болохоор тоглоом. Тэнгүүтээ тоглоомын ертөнцийг харуулдаг тийм дүр. Тэнгүүтээ бид нар ингээд мөсөн дээр энэ жүжигийг хийж байгаа шалтгаан нь одоо 100 сар болох чинь шинэ ном гарах чинь. Тэгээд энэ үед нь ингээд хүүхдүүдийнхээ үзэж өссөн бүх үлгэрийн баатруудыг нэг дор нэгтгээд тэгээд ийм гоё тоглолт хийж байгаадаа би үнэхээр баяртай байгаа. Тэнгүүтээ ингээд хүүхдүүхэд ингээл одоо үчи ингээл өсвөр насны хүүхдүүд бүгдээрээ утас дээр тоглоол тэгэл ингээл хичээл ном хийхгүй ингээд байж байдаг. Тэгээд тэрийг үеийг нь зөвөр ашиглаад энд ирэнгүүтээ хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөх юм бол энэ үеийг хизээж мартахгүй гэж би бодож байгаа. Тэгээд миний ингээд зургатаар үзэж өссөн дүр ийм гой гулгаж ийн ингэж ийн гэж харах нь надад дүрхээр гоё санагдана. Хэрвээ намайг ингээд үздэг Woody дуртай хүүхд байх юм бол зөвхөн намайг харна гэсэн үг шүү дээ. Тэгээд би тэр дүрийг нь амьлуулж чадж байгаадаа өөрөө их баяртай байгаа. Тэгээд өөр дээрээ амар их хариуцлага авж байгаа. Тэгээд Санта өөх хойрлохоор энд ирж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд надтай зүг бас Джесси байгаа. Тэгээд та бүхнийг энэ тоглолтод ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ маань нас харгалцахгүй ямар ч хүн ирж болно. Тэгээд 12 сарын 17-ноос 1 сарын 1 хүртэл тоглогдож байгаа. Тэгээд та бүхний хүрэлцэн ирээрэй хүсэж байна. Тухайн жүжиг нь болохоор яг мөсөн дээр болох юм уу? Тийм, мөсөн дээр болно. Тэгээд ингээд урд үн минь харж байгаагүйгээр ингээд 3D проектороор зөндөө үзүүлбэр үзүүлнэ. Тэгээд тэр нь Монголд ер нь хийж байгаагүй анх удаа гэсэн үг. Хүүхдүүдийн үзэж өссөн дүр нь хэрвээ бодит амьдрал дээр яг миний урд гараад ирсэн бол ямар хүн байх вэ гэдгийг нь боддоор харуулах, бас гайхшруулах. Тэгээд Сантаг одоо ингээл бүгд Сантаг байдаг гэдэгт нь ер нь итгэдэг гэж би боддог. Тэгээд Сантаг хараад Сантад хүслээ ингээд шивнэх гэж ирж байгаа. Тэгээд дээрэс нь нэг өгслийн загтал бичнэ гэдгсэн шүү дээ. Тэгээд тэр нь ингээд хэрвээ тэр хүслийн захиан ингээд биелэх юм бол ямар байх бол дөрүүд мань ямар харагдах бол юу болох бол гэсэн үндсэн дээр л ирнэ одоо сонирхож гэсэн үг.